За бидний баг аялаад Чиндао хотод ирлээ. За Янтайда өглөө бидэд нэлээдтэй бус учраас Янтай хотоо ерөнхийдөө алгасаад Янтай маань бол мөн ялгаагүй одоо байлаантай адилхан нэлээд томоохон боон порт хэсэг байсан. За мөн Чиндао бол мөн ялгаагүй Германы нөлөөгөөр хөгжиж байгаад одоо ингээд сүүлд одоо буцаж ирсэн юм түүхтэй хэсэг юм байна. Мэдээж одоо яг энэ уртлын одоо далайн эргүүдэд байрлаж байгаа энэ томоохон хотуудын хувьд бол мэдээж угаасаа аялал жуулчлал за хуурай газар усан нээврийн хослуулсан томоохон одоо хэлгээл гэж явах юм байна. Нөгөө даргуулчгийн тэмцээний зохиолын нутаг. За энэ одоо бидний яг ирээд байгаа энэ хэсэг бол Олимпийн усан онгоц одоо даруулт цавны тэмцээн болж байсан ийм одоо эрэг хэсэг байна. За Чиндаод ирсэн улсууд бол мэдээж энэ хэсэгт бол одоо хамгийн ихээр бас ирж үздэг байх нэ. За ингээд мэдээж Олимп болж байгаа учраас Олимпийн одоо бамбар энд байрлсан байна. За чи 2008 оны гэсэн үг. За тэгээд одоо бамбар нь за Олимпийн цагирган за тэгээд мэдээж иргэн тойрон бол одоо улс улсын галбаанууд ингээ байрлсан. За ийм хэсэгт одоо жижиг усан онгоц болон даруулт цавны уралдаан тэмцээн энд зохион байгуулагдсан юм байна. За тэгээ мөн одоо энэ хэсгээс бол одоо хотынхоо яг энэ одоо томоохон барилга эрэг дагах хэсгүүдийг бол харж болох нь байна. За энэ нь бол одоо мөн одоо шөнийн цагаар бол хамгийн одоо үзэх өсөлттэй одоо томоохон албай хэсгүүд бол энд байх нь. За Шанхайд бол мөн ийм барилгууд байдаг. За тэгээ усан онгоцоороо аялангаа одоо шөнийн одоо хотоо толдож шаарддаг. Тийм бол бас энэ Чиндаод бас мөн ийм хэсэг маань байдаг байх нэ. За тэгээ Чиндаод ирлээ. За энэ хэсгийг үзэх ёстой юм байна. За пивний соёлыг бас эндээс нэлээд мэдэрч болно. Ягаад гэвэл Германы нөлөөгөөр бас нэлээд одоо пивний соёлтой болсон ийм хэсэг учраас Чиндаогийн пивийг бас үзэх ёстой. За Чиндаод бол бидний одоо маш сайн мэдэх Цинтао пив маань энд үйлдвэрлэгдэж байдаг. Эндээс одоо гаралтай пив юм байна. За тэгээ өөр мөн одоо маш олон төрлийн одоо савлгаатай бөгөөд одоо гойжурын пивнууд энд байдаг байх нь. За мөн одоо яг пивийг дагаад Герман соёл маань бас одоо хан тагалцаг бас иддэг байх нэ гэж. За ингээд одоо бидний хэсэг маань ийм далайн хэсэгт бас хөрөлдсөн ирлээ. За одоо шинэ л угаасаа нэлээд тойрж үзэх юм байна. Дээрэс нь усан онгоцонд бол яг сайхан хэсэг унтаад амарчихсан. Гэхдээ манай хүн бол жоохон нойр бахтай баа. Сая тэгээ машиндаа бол сайхан явсаар байгаа ирлээ. Тэр угаасаа барилга дээр угаасаа Синтаогийн угаасаа өөрийнх нь лого шашгын ингээд байж идэг юм байна. За тэгээ энэ хэсэгт бол угаасаа ингээд бас сайхан далайн эргэж. Энэ бол яг нөгөө зүгээр яг энэ усан онгоцны уралдаан болж ирсэн шүү. Даруулт цавны гэдгээрээ ирж үздэг юм байна. Олимп болж ирсэн шүү гэдгийг ирж харддаг юм байна. За тэгээ хамгийн том одоо барилгууд нь энд одоо сүмдрэлсэн. Тэгээд дээрэс нь энэ одоо барилгууд нь шөнийн цагаар бол маш их гэрэл чийдэн гэрэл гэгээтэй байдаг учраас энэ хэсэгт бол ер нь ирэх ёстой гэд бидэд ямар ч бас ирж үзэн явж байна.
За бид нэг шинэ одоо ямар ч байсан сайн нэг square нэг талбай юм аяар нэг харчлаа. Одоо тэгээд нэг өглөө цай идэж яваад тэгээ гарыг. За ер нь бол одоо хотод чинь бас маш ихт босдог ард түмэн. За өглөө цайны соёл бол бас ихтэй энэ сууд чинь. Эднээс бол одоо манайхаар бас хоолоо сонгоод авдаг. За тэгээ өглөөнд бол тэгээд нэг янз бүрийн сонголтууд бас байх юм. Галайн бүтээгдэхүүн, шөл, банш гэдэл. За энэ зүйлсүүдээс ямар ч үснэг сонгоод өглөө цай уучи. Харин ийм банштай шүл мүл идэх үү. Тэгээд нэг ганц нэг бууз юм уу, шарвин юм уу. За энэ бол угаасаа хачир ногоонууд ингэж явах авах юм байна. Тэгээ сайхан шарсан өндөг банш боцог юуц өндөг юу вэ чансан өндөг ч юм уу тэгээд шүлэн бол одоо ч яаж яж юм бэ. За тэгээд эднээс нэг хоосон гаваад тий да. За тэр нэг шинэудаа ирчээд нэг юм арай жоохон төвдөө газар гэдгсэн нэг юм апарт буудал авчаад тэнийгээр л цэвэрлээд л тэгээд нийт өндөр нь бол 51 давхар төрстэй нөрөөнд ойр зүр юмнуудаа хийчих боломжтой. Сайн мөрөнд ямар ч байсан орохоор боллоо. Гол нь одоо харууц айгуу сайн гисэн. Тийм ээ, сайн нэгэн цэвэрлээл дуусчих юм. Зэ ингээд Чиндаавтынхаа 51 давхраас гэвэл бас эдгээр ч гэсэн өндөр байлга ихтэй юм. Тэр хойд дээр харагдаад байгаа юм байна шүү дээ юу нь. Тэр нэг цамхаг байсан шүү дээ. Тэр дээр хойд дээр харагч. Энэ минь бол ч шилэн юм хийж. За нэг юм бодолт ямар ч нэг ханаа тахтай. За ингээд Чиндао хотын метро. Одоо тэ юу вэ? Юу л Тайтонг гэдэг буудлаар ч бахан. 3 буудал яваа боо. Тэнтэй байх юу гэж вэ? Чинтао пивны музик. Тэр музин дээр өх юм шиг байлээ. Чиний л дуртай юм руу явлаа да одоо. За ач үзье тэрийг. За тэгээд ингээ сайхан нэг 10 минутын зайтай явчихдаг юм байна. Нэг 3 бодлоо нэг 2 янаар явчихдаг юм байна. Тэгээд Ширүү даа нэг эдийн 12 3 янаар явах. тийм байна. 12 3 янаар явах юм аа. 2 янаар явах. 2 янаар. 4 янаар. 4 янаар. За тэгээд метрогоор дахраа хэлж байна. Тэгээд Чиндао бивнийхээ музей дээр уулзцгаа. За ингээд ямар ч байсан ирэх хөртөөн дээр ирсэн. За манай хөө үзэж худлаа л юм. За тэгээд эндээсээ гараад ойрхон уу. За ямсан гараад хя. За ингээд Чиндао хотын 1900 оны нөхцөлөд зураг гинэ. Метроны буудлын дээр байж явах юм бас. Ингээ ард түмэнтэйгээ нийлээд шийж үзээд байж идэг байж. Ер нь царай зүсмэс бол тэгэл нэг юм л урсууд байж тээ. Харин энэ Чиндао пивны музейгээ үзэх гээд явсан чи замд нэг юм газар дайрчээ. Эн чинь бол өстой жинхэнэ одоо Чиндао ч юм бас л
Марцал юм. Аа. Хэлбэн багштай харуулъя. Тэгээч. За би нэг тойроод ирье. Тэгээ ингэс чинь одоо бүр оо сайхан. Нэг 15 53 энийг бол сайхан юм байна. Оо ингээл тойроо зүгээр. Мэдхгүй энийг бол өстой юу яахгүй юм бэ. Өөртөө сайхан ингээл пива сонгоол хажууд нь сайхан бэлэн аягнууд нь байж гин. Тэгэл уучдаг юм байна. Энд ч та бүр Монголд ч нэг 4-5 гоожуртай л газрууд тэгэл ер нь жоохон задгаа пив ихтэйдээ орох байлгүй дээ. Одоо тэгсэн чинь энд ч та бүр 25. За жишээ тойрохоор хэд юм бэ? 30 гоожур ингээ нэг дор ба штэ. Энэ бол замалцсан юм байна өө. 30 гоожурын пивнаас сонгож ундаа одоо тэгтээ дайлын уух юм баг. Штэ мэдчих юм алах. За ийм сайхан пивтэй газар байна. Өө сайхан ингээд. Энэ өсний сайхан улаан ацартай. Яг уусан болов гэд нөхөр пиавыг аягалж өгч. За ингээд. За үний хувьд бол нэг 14.99 15.53 гэдэл юм байна. За энд нэг ийм юутай завыг гэнэ наа чи. Торт гинэ. Торт 16 14 гинэ 16 яана. За 500 мл л нэг ингэж авах юм байна. Давгаач яг захимчсан хүн тэгээ сайхан WeChat-аараа төлчих. Хаагатар интернеттэй. Өрөөмитэй. Би ч л одоо бичлэг хийгээд яваад байгаа болохоор өрөөмийг бол өстой толтон ашиглаж байна. А энэ нэг жоохон толтол нь энэ жоохон хэмжээнийхэн буруу гэдэг шиг байна. За. Чи нэг аштайхан нэг монгол хүн шиг хийдэ. Олон жил уусан хүн шиг. Юм байгаа мó. Мэдгүй. За наач чинь хөөснийх бол юу байх юм бэ? Өнөр бол Ер нь дахиж тэгж хийхгүй бол наач хэмжээ нь яахгүй юм байна. За манай энэ хүн л бас туслаад байна энэ ч та. 200 мл авчлаа. Энэ мл гарч ирсэн. Тийм байна. Энэ дээрээ шууд шахаад гараад байгаа юм байна тий. Өө чи гэрэлтэй болохоор сайн байхгүй. Энэ миллилитрээр гүйж байгаа юм байна. Тэгэнгүүт ерөөс аяг нь нөгөө өнгөө учраас нэг 500 хүртлээ 2-3 хуваагаад хөөстөө бол хуваагаал уучих юм байна. Тийм байна. Хоёлаа бол ер нь за чинийхэд арай бага орсон. Хүнийх та их орч үгүй. За thank you. Шишээ. Энэ өнгө монгол янз юм. Янз юм байна. Тортой пиж үү гинэ. За. Тэр карацсан хийдэг. За нэг юм. За cheers. Амтын үзээтгэе. Багштай зургийг үзээ. Энэ одоо хэцүү юм аа. Манай шивэд байгаа их огшгүй пивний. За нэг ууж үзээтгэе. Ундаа юм уу хайш. Явж гоё юм. Энд тэгээд их марцсан юм байна. За ямар ч байсан тэгээ нэг хөвчлөө энэ их хайтах юм байна. За тэгээ ер нь бол одоо энэ бол гудамд байгаа хэсгүүд нэг иймэрхүү. За яг хоолны газруудаа бол одоо ер нь дунджаар нэг 10 гоожор ах шиг. Тэр хойно ч одоо бүр амар бол юм шүү дээ. Тэр хойдлын тэр цэнтаа орч одоо баг бас нэг 20-30 юм байна уу гэж төрөөсөө. За ингээ ер нь бол 20-30 гоожуураас тэгээд ер нь ууж амсаж үзэх юм. За тэгээ одоо нэг ямар ч байсан энэ музейг нь олж үзэх гэлээ. Гарч ирээ дахиад нэг ийм хошуунууд нь ямар олон байна яаж яана гэж тайлбарлаж үзүүлээ. Чи юу очилсан ба шүү дээ. Тийм шүү. Гүү юу? Уугаад байна үүдэнд нь. Мэдгүй. За ямар ч байсан ингээд нэг ороод үзээтгэе. Энэ болохоор Синтау музей бар гэдэг нэг ийм нэртэй газар байна. Чиндаогийнхаа яг төв хэсэгт ерөнхийдөө байрладаг юм шиг байна. Бид эдийн хувьд бол ерөнхийдөө нэг буудал маань айгу ойрхон байсан учраас нэг 3 буудал яваад 2 янаар хүрээд ирлээ. За нэг ийм газар байна. Тэгээд орж үзье да.
За ямар ч байсан. Отгош ороод ирлээ. За тэгээ цаашаа чинь тойрох уу? Тойрч нэг үзье. Өчигдөр тэгээ амар жихэр амтагдаад явах шиг байсан чинь бас Хосонгүй мөн үү? хоосонгүй юм байна. Энэ хандахтай юм яаж аваад? Өгж байгаа юм шиг байна, хондохтой юм. За 10 яа гэж байна. Хиптэй юм уу? Энийг үтгэв. за энэ бол одоо бүр ингээд төм дөжигнэж бомбожигнж байна. Ийм газар л одоо тэгэл хоёр аялагч нь явж байна да. Оо, жинк манай гоожорынхаа. Энд. Энд чинь юу яа? Тойроод угаасаа юу яах юм бэ? Гарахт нь 200 г юм уу 300 г өгж байгаа юм байна. Өгж байгаа юм байна гэдэг шүү дээ. Цабаасаа шоко. Үй. За ингээ ямар ч ийш орчих. Энэ юу юм бэ? Биш вэ? Хаагур нь яаж явах хэвтэй хэдүүлээ. Цаатлаараа юм бэ. Нэг гоожорын пив энд подарканд өгж ийн гэхээр айгүй дөргөөд явчлаа. Та нарт нэг яаж ууж байгаа хүмүүсийн нэг жижиг соёлыг үзүүлээ. Ингээд урдаа жижигээр нь тавиал нэг 4 5 10 тийм пивнуудын гоожуулж байгаа явуулж үзт юм байна. Энэ хаагаараа яаж орно гэсэн үг вэ? За одоо нэг тойроод өчигний алга тэнцтэй хөлтгөө мэдэгдэх юм алга. За ингээд үзье. Үүдний хэсэгт орох санаатай л ойчилж байна да. Тикетнийх нь бас жааха. Одоо энд чинь бас бүх юм захин болчиход бас зарим тохиолдолд биднээс өөрсдөө мэдээлэл бүгдийн нөгөө бөглөж карт марктай холбох шаардлагатай учраас жааха. Эндээ жаах асуудал бас байж. За ямар ч нэг учрыг нь болоод ороодох юм. Яг амар олоод орчлоо гэсэн чинь шил буруу гадраар нь ороод шууд гардаг хэсгээр нь ороод шууд пв нуугаа гарах гээд жоохон дөрөгцөө. За ороодох юм. За өтөрний ямар ч байсан музей дотор ороод ирлээ. Өстө хүн гэж пиг юм аа одоо тэгээ залуучууд хөгсчүүл аялж яваа юм чи зөндөө. Цэцгэнүүдээ бүр яг ингэж Ханаа дагаад мөлхөөцчихөө. ан дээр нэг жижиг хүн шиг суугаад Тэгээ 100-аад ургаад байдгаа. барилгын хүн өрөөд хийсэн юм шиг. Юу болсон? За өтөр ямар ч байсан сайн нэг Манай дөрөвчтэй байна. давгаагийнхаа дүүгээр сайхан гууж ягаад нэг жоох ягаа. Тэгээ энд одоо үүдэнд нөгөө бодилсан амьтад зөндөө байдаг юм байна. Тэднөөст нь зориулаад бас ингэж үгэлгээд бас нэг тикет авах аргачлалын зааж өгдөг олон тослогууд байна. Нэгтээ ямар ч учраа олж байгаа л ороод ирлээ. За ингээд дотор нь жоохон тойроод гэдэг. Энд ч одоо тийм байна. Их замаа дагаад явж л явах одоо тэгээд. Тийм байна. Өнчтөн бахал юмнууд хан тургав. Яа ингээд World of Tsingtao. Рогож дуургай маш. Юм их. Ийм л юм яриад байгаа юм дөөш. Нэг олигтой хавуулгаж хідүүлэхгүй гэж нэг ийм л юм яриад байгаа. За яах вэ? Өнөөдөр бол одоо пивний ертөнцид ирсэн. Пивний газар бол одоо өнөөдөр бас жоо сонирхож үзнэ. Пивний музейд ирсэн 1903 онд үүсгэн байгуулагдсан Германчуудын
эзэмшил нөлөөнд байсан учраас пивний соёл эрт нэвтэрсэн газар юм байна. Барилгын хувьд ч гэсэн одоо Германы архитектурын барилгууд маш ихтэй. Ийм газар юм байна шүү. Анх бол нэг ийм савлгаатай гарч ирсэн юм шиг шүү дээ. Лого нь бол нэг юм гэрэл цанхаг бейс юм байна. Одоо шинжлэгдчихэд энэ маргааштай энэ дээр очиж гэж бодож байна. Энэ юм дээр нэг Европын юм байсан бол тийм байна. Энэ нааш нэг юм л сүүмэс юм байсан юм л. Тийм ээ. Хаус ч юм уу. Хамгаач юм уу. Энэ юу вэ? Нэг анхны үйлдвэрийнх нь макет юм уу? Хөрх морин дэргээр л зөөгөөд идэг байсан. За энэ байна да. За одоо хоо шинүүд байна да. Гөрөөс нэг юмрхүү байж тээ. Аян дийс хаалж ирсэн. Гол бэт юм биш үү? Тийм ээ. Манай хотод тэгээд нэг ганц гэр Монгол зарагддаг нь бэт байгаа мөн ч тийм харагдаж байна. Тэр нэг ногоо шид бэлтэл нэг. Эсвэл Тийм байна. Чи Монголд ч харагддаг юм. энэ үйлдвэрч бол бас астар олныг хийдэг юм шүү дээ. Тийм байна. Манайхан ганцын шат юм байна. Тийм байна. За хэлбэл. Оо яг л энэ байна да бараг. Ерөнхийдөө манайд ганц байгаа төрөл нь байна. За бас мэдхгүй эцчтэй хөө. 10,000 төгрөгөөр байна. Савлгааны хувьд үнэхээр бас амар савлгаанууд хийсэн биш үү? Одоо сүүлийн үед нөө хийгдсэн энэ савлгаанууд бас гоё савлгаанууд байна тий. Тийм. Иймүүд үү. Яста даацтай бол бүр одоо тэгээс яаж зургаараа хөргөө Эсвэл манайд байдаг нэг ганц ч энэ юм шиг байна. манайд байдаг зайлшгүй нийтлэг энэ ногоонд байна. Тийм. Тэгээд ийм олон зүйлээ. И поинтинг байна. Оо энэ ч бүр өстэй. Савлгаа мэлтэж шүү дээ. Одоо сүүлийн чинь нэг юм юу болцсон байна те нэг юм хөнгөн цаг гэх юм уу те. Админ юм болов. Бүгдөөтэй нэ. ийм болцсон байна. Тэг ганцхан дидэг ирдэг хоровод гэж эндээ юу өмнөсч яах юм бэ? Аа? нэг хүн хатны дүнрүү баг. Оронгодын дүнрүү. Юу гэсэн ч. Нэг мохо танил үн. Уудаг л үнэрч юм шүү. Аа, за мэдгүй. Энэ юу юм бэ? Оронгод юу юм бэ? Одоо зэрэгцээ. Үнэр юм байна. Тэгээ ингээ өөрхөө үнэртүүлээд байж идэг юм уу? Видео энэ зэрэг. Энэ юм байна. За. Тийм байна. Ийм л амтан байдаг юм байна да. Амтан гэж ургамал. Юу юм шиг. Орохтой шиг юм байна. Тийм л юм байна. Оо шилмэлийн тоочтой болгоод. PP-вэрээ ирнэ угаасаа өөр юм ба штэ. Тийм. Тийм.
Агаар байна. Манай муу багш маань байсан бол их юм ярих байх та. Тийм байна залуу. Багш маань ирч чадаагүй. Өөрх юм нутгаасаа гарах сэтгэл байсан боловч яг энэ үед бол боломж нь таараагүй гэдэг одоо бидний нэг Шведэд байдаг нэг их багш байдаг. Яг энэ пивний талаар бол бас ихийг ярина уулахгүй. Яриа суудаг нэг хүн байдаг гэж. Тэр муу багш маань ирсэн бол гэж нэрээ бидэндээ бас энэ пивний түүхийг их сайхан ярих байжээ. За тэг ингээд өөрсдийнхөө ажиллаж байсан үйлдвэрийн дэргэд ингээд хуучин тоног төхөөрөмж юм ашиглаад ингээд сайхан музей болгочоод хүмүүст үзүүлээл дэрэгдээ ингээд бас паптай сайхан биднийг уулгах гал байж тийм юм. Нэг домдос видео Монгол хөнгөний 50,000 төгрөг юм уу? Яг гарт нэг 200 грамм пив өгөөд гаргадаг юм шиг байна. Тэгэл энд орч ороод төвччих байна. Тэр одоо өдөртөө нэг хичнээн мянган үздэг юм тийм мэдэхгүй одоо. Ингээд яг үйлдвэр музейн эндээ тэгээ энэ хажуу талаар байгаа хоолны газрууд нь бүр тэрийгээ дагаад хүмүүсийг уулгаж өглөөж бичсэн байна тийм. Зөөр юм уу? За зөөр хатгалыг өгсөн байна. Ямар ч том юмд хадгалдаг байсан юм шүү дээ. Энэгээр хүн орж цэвэрдэг байсан шүү. ийм юм. Гол юм аа. Ой, коли канма. Хондэ. Савтануудаас өгчихгүй юм баг та. Манай нэг тооч гэсэн юм байна. Гадах энэ. Тэсэ цаадруу гарья. Энэ дотор бат. Толож яваач. Юу чи? Хаттой айгны. Айгны. Сайхан хамттай магтгүй. Намаагүй нэг юм юу ахгүй те. Нөгөө нэг гашуу нэг юм сонио авахгүй. Оогод их таатай. Таадгэж ораач юм байна. Хоёрын 200 грамм ингээ уусан чи амар хатмаа.
Тэгээ яг нэг юм Юуны пошка дотор яваад байна. салгаад байгаа. Юуны пошкын салгаа чивтэрийн дотор салгаад эвгүүл байна. Одоо нөгөө орчин хөвгөлөө. юм байна тэ. 생맥주는 통에서 만드는 나도 있으면 막 스테이지 잡아도 힘이 나다 조금 전에 페이지 내려서 문제는 취한다. Нэс нөр байдаг баха. Төргийн зайлуулын Монголыг манаас нэг юм хийж авдаг гэж бичсэн л байна. Кондишн харин сайх юм аа. Яа, хатуу биш. Одоо манай доктор одоо байна. Манай яг савдагдаад гарч ирдээ. Тийм ээ. Гинэсэн үстэй юм шиг. Андад юм байна тий. 저기 재밌대. одоо юу юм те. Энэ баг жуулж юм уу? Оржилээ. Биднээс гоё яваандаа тий. Савлаа яваа. Ингээд хармаар Strong. тий. 17 градус. 35 ба шүү. За ингээд янз бүрийн үнэтэй л юм одоо тий тооноос хамаараад. Яа тий. Цагаад нэг уулзаа. Бос. Иймэрхүү юм чи ш. Минэд алиа нэмж явах чинь. Одоо нэг өдөөс сам хоолтой тарим нас. Яа. За нэг микэ бариад бичлэгээ хийгээд ууна гэдэг бас явдалтай яа. Оо гүвайч юу. За. Хай. Оо. Да. Ванильтай. Зүгээр ичсэн. Юуны хэлбэртэй зарим юм уу хайшаа. Гадин авах гэж. Зарим гэдэггүй. Мэдгүй юм авъя. This одоороо доо. За болсон юм. Заримгаар тоолноо нагаас нэг. Арай өөр юм ийм. Энийг Чи хоолны дараа наах. Юу нэ? Пивтэй байгаа. зарим мэдгүй. Бидээ согтож өгөөлээ. За ингээд ерөнхийдөө Годмонд байгаа пивнүүд нь бүр ингээл ийм олон гоожтой шууд цаана ингээд юу ашиг юм бэ нөө амар юм байна чи бүр сайхан савлаа л аваа шүү дээ. Зүгээрстэй. Ёолоор одоо энийг бас нэг 30-40 гоожор байна. Өө тэр хойшооч орно. Тэр 60 70 500 мл нь 15 юм байна. Тийм байна. 500 мл нь 15. Хагас литр пиавыг 7500. Оо тийм байна. Энэ ер нь бүгд байгаа юм байна. Арай дээр сайн сэтаавын тэрлэг. Саатлын юуны ч юм болохоор бүр жимстэйгүүд юм байна. Саатлууд нь бол дандаа. За чи дамсч явсараа чи чинь амсаараа ивгүүш. Чи холихоор ивгүүш. Би юу болохгүй байна. Яг Зөө. тийм араа гэж. Юм юм бэ? Тийм жоо жимсэн авах. За хамгийн гайвал. За ийм олон юутай газар байдаг юм байна. Ийм одоо хоолны газар бүр энэгээр бүр 100,000 байна. Нөө